нөө. Дандаа бүгдээрийнх нь амар гоё найзууд танилуд ирээ суудсан байна. Яг ингээд ирэхээр надад амар гоё дулаахан мэдрэмж авдаг аахгүй юу? Тэгвэл миний танилуд арай нэг өөр. Хүмүүсийн чинь танилуд ингээд төлбөрөө төлөхгүй мурдэн штэ яг ингээд за чадахгүй болчлоо гэд. Миний танилуд дандаа ингээд хамаг төлбөрөө хийчингүүтээ за миний зав болохгүй болчлоо шүү гэ ингээд мурддаг аахгүй юу. Тэгээ нэг талаас нь харахад намайг ингээд дэмжиж байгаа юм шиг амар гоё заяо. Нөгөө талаас нь харахад бол би чаа үзгүй байхын төлөө зүгээр мөнгө төлье гэж аим шиг санагдаж байгаа. Үнэ аим шигтэй. Гэтэ яг надад ч гэсэн буруу байдаг гэж магадгүй л дээ. Манай ингээд багийн охтууд амар нөгөө нэг найзуудтайгаа өнгөө оруулах гээл үздэг байхгүй юу. Тэгээд өчигдөр бүр нэг нь хэллээ шүү дээ. Би найзынхаа төрсөн өдөр дээр очсон чи бэлэглэх юм өгөхгүй олдохгүй зүгээр урилга бэлгэлцсэн гэж мэгэн. Би бол тийм юм байхгүй те. Миний хийж байгаа амиг хэрвээ чи миний найз бол худалдаж авах ёстой. Гингүүд би нэг ийм найзуудынхаа төрөлд амар дургу байхгүй юу. Би ингээд би талах хийлээ гингүүд мэнда. Би ном гаргалаа гингүүд мэнда гэж. Би биеийн үнэлээ гэж мэнда гэж. Гэтэ яг үтэй ингээд юмын нас үнэлээд авдаг байх хэрэгтэй байхгүй юу. Гэтэ бас нэг удаа ингээд намайг дэмжиад манай төрсөн анаа ирсэн. Тэгээ анаа ирэх чи бас амар эвгүй байт юм бэ. Хамгийн түрүүнд ямар ч анаага муусан баахан лайнууд хасж байгаа юм тийм үү. За дараа нь гэх юм бол ингээд манай гэрт ч одоо ээж одоо эмээ манай анаа гэд би дөрөвт одоо хүүхэд нахгүй надад хизээч бүрэн бүтэн хувцс юусоо ирдгүү. Тэгээ анаа ирээд энд цууцсан чинь анаа зүгээр ингээд надлуу харж байгаатай 3 жилийн өмнө яг юу өмсөж ийсэн аа бүтэн комплектээр нь хараа зөө. Хамгийн сонин ингээд би анаалгаа харж байгаа 3 жилийн дараа юу өмсгөө харж мараа зөө. Наа шигтэй. За ингээд шинэ жил болж байна. Манайхан амар гоё юм хийсэн байгаа сте. Тэгээд би ч гэсэн өнөөдөр амар хичээгээд бугын ивэр олж авлаа. Тий. Баярлаа. Гэхдээ шинэ жил болж ийн гэхлээр та нарт одоо хамгийн түрүүнд ямар үнэр санаанд ордог вэ? Хэлдэ. Мандрин гэж юм. Гэтэ мандрин гэдэг хүмүүс би юус ойлгодог шүү дээ. Тэгвэл нэг тийм амар баян амьдэрдэг байсан юм ааш. Би бол мэдгүй заяа. Миний багт бол зүгээр бууцлээдэг гэсэн заяа. Би бол бууцны үнэр мэдэрдэг ингээд. Би бол шинэ жилийн 2 дахь цагаан сар л гэж боддог байсан яг үнэ хэлгээд. Хаана бол манай Монгол тийм мандрин үнэрлээ бодсон юм бол би мэдэхгүй заяа. За дэстэ sorry. Мандрин гэж юм. Ёолкны мөчр гэж юм. За өвлийн өвөгийн хулмас ээж болно өөр. За би өөрөө яг хөтэ нэг Орос цэцэрлэгт хүмүүцсэн баггүй юу. Тэгвэл тэгээд манай Орос багш өвлийн өвөө болж ирдэг. Тийм болооч тэрөө бас өвлийн өвөө хулмастай гэж бодож магадгүй. Тэнгүүд ингээд амар бэлэг оруулж ирээл хүүхд толгонд ингээд бэлэг гээл чихэр шоколад подарк те. Тэнгүүд ингээд манай ээж имч эмээ имч. Тэнгүүд надаа ингээд тусад нь бэлэг олж байгаатай ингээд 100-ийн уутанд нэг алим лово өгөрцөй 3 заяа. Зүрх хөрчнөөсөө төвгээд аваад ирсэн подарк за. Тэгээ амар хизүүд. Гэтэ манай өвлийн өвөө намайг амар ойлгодог гэсэн аахгүй. Шууд хамцааныхаа доороос шүк гээл шоколад гаргаж өгөн заяа. Би бүр ёма бра ёо. Юу нөгөө шоколадын амсаад үзэнгүүт дотроо нөгөө архитай. Тэгэхээр бас нэг орсон байгаад байгаа байхгүй. Тэгээд миний яг шинэ жил гэхлээр нөгөө цэцэрлэгт чинь дандаа ингээд тайлан тоглолт болдог. Тэгээ хүн болгон дүр бүтээдэг. Тэнгүүд би нэг 5 жил дараалаад угаасаа шулан болсон юм. Би дэж тохирдог байсан юм шиг байлээ. Тэгвэл манай ээж амар хөөрхий надад хайртай тэгээ эмзэлдэг байсан юм шиг байгаа. Би бүр яг сандаг байхгүй. Нэг өдөр намайг цэцэрлэгээс авах гал эренгүүтээ зүр 0.75 тавингуудаа энэ жил манай охин засаа охин болно гэж юм зөө манай багштай. Гэтэ яагаад те би ингээд багасаа амар артистик охин те би дүр бүтээх дуртай шулмын дүр бол надад амар таалагддаг байсан. Яагаад гэвэл шулмын дүр бол хамгийн нэг тийм independent strong woman байхгүй юу. Тэгээ засаа охин юу юм бэ зүгээр хин мэдтгүүд нөгөө нэг өвөөгийн нэг бараалж заяа амарсан нөө нэрч яахгүй түүхч яахгүй юу ч яахгүй заяа. Шулмыг хаар те өөрийн гэсэн нэг тийм дахианы хөлдөөч гэсэн байртай. Амьдралдаа тавьсан зоригтой. Хэрвээ ямар нэг fuckboy зүгээр дургуг нь хүргээтэй л өтөөлгөж чадна. Тэгээд би 10 жилээ төгсчөөд Москва явсарсан аахгүй би Москвагийн оюутан байсан. Тэмүүтээ ингээд гадаадд сурдаг болон Монголд сурдаг гэсэн оюутнуудын амар том ялварлан гадуурхалт байдаг шүү дээ. Та нар анзаардгүй. Тэмүүт тэгээд хамгийн том ялварлан гадуурхалт одоо гадаадд сурсан оюутнууд дотроо байдаг аахгүй юу. Ингээл би Америкт сурдаг гэж oh my god you say so amazing гэлтэй. Би Сингапур сурдаг гэж oh my god Singapore is so modern гэлтэй. Би Москва сурдаг гэж тий би стаг орсоор хэлтэй. Сэ ууныц гэж. Тэр аимшигтай. Би тэгээ нөгөө 3 гадаад хэлтэй байхгүй юу.
Тэгээд ингээд одоо Москвад сурдаг гэснээс болоод миний ингээд education хүртэл ингээд амар доогуур хэмжээ аахгүй юу. Би тэгэл нөгөө олон улсын оюутнуудтайгаа уулзал попер штэ. In my opinion, Mongolian economic situation is getting worse in past 2 years гэл ярангуй зүгээр хүний чихэн зүгээр Russian girl drinking vodka гэсэн сонсогддог зөө. Гадаадд явж сурахын хамгийн хэцүү хэсэг нь гэр бүлээ амар хол, амар удаа орхиод явдаг. Би тэгээ нэг дүүгээ ингээд нэг саратаагаас нь ингээд өсгөөд амар намайг ээжээ гэж дууддаг болгоод би тэгээ гадаад яваад ирсэн чинь зүгээр нааг танихгүй. Агаа. Хүүхдээ алдтлаас орж байгаа хгүй. Тэр яг юу гэсэн үг. За тэгээ баярлалаа. Та нарт линд баярлалаа.